Сайн байцгаана уу хүүхдүүдээ, бүгдэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээр уран зангалаа ба совсон урлалын төрлүүд сэдвүүд хичээл орох нэ. Хичээлийн зорилго маань уран зангалаа болон совсон урлалын гарал үүсэл төрөл ангиллыг мэдэх. Өнөөдрийн хичээлээр дараах алхмуудын дагуу хичээл маань явагдах нэ. Дараах мэдээлэлтэй танилццгаая. Уран зангалаа хүн төрөлхтний гарал үүслийг хамт уяа зангалаа үүссэн болохыг археологийн олдврууд нотолдог. Уран зангалаа буюу макраме эртний Хятад, Японоос гаралтай гэж үздэгч Мексик болон бусад орноос зангидсан идэл олддог байна. Монголчууд эртнээс аян жинд явах, тоон туших, бомбод, чөдрийн, ганцхан гих зэрэг зангалааг харин малгай дээл хантаад гэх мэт хувцс хэрэглэлтэй эрвээхээ, сампин, үлзий зэрэг зангалааг ашиглаж иржээ. За дараах зургийг ажиглацгаая хүүхдүүдээ. Ямар зангалаа юм болов? За эхний зураг бол чөдрийн зураг буюу чөдрийн зураг байна тийм ээ. Энэ нь чөдрийн зангалаа ахна. За дараагийн зургийг хараарай хүүхдүүдээ. Ийм зангалаа ер нь өмнө харж ирсэн үү? Энэ нь тоон туших зангалаа ахна. Дараагийн зураг хонь холбосон байна тийм ээ. Энэ хонин холбоо монголчууд эрт дээр үеэсээ хонио саахтай хонин холбоо зангалыг ашиглаж хонио холбон үйдэг байжээ. За доошо. Энэ бол дээлийн товч байна тийм ээ. Энэ бол сампин зангалаа ахна. Монгол дээл нь болон хантаад, малгай зэрэг хэрэглэгддэг. Дараагийн зургийг ажиглая. Дараагийн зураг ямар хэлбэртэй байна вэ хүүхдүүдээ? Эрвээхийн хэлбэртэй байна тийм ээ. Энэ тэгэхээр эрвээхийн зангалаа ахна. Дараагийн зураг үлзий зангалаа. За энэ хоёр игнийнд байгаа зургуудыг бас ажиглаад харъя. Эхнийх нь бол ахуйн амьдралдаа ашигладаг зангалаанууд байна. Энэ зангалааг нь ахуйн зангалаа гэдэг юм байна. Ахуйн зангалаа нь үйлчин, энгийн хөөрхий, тоон туших, бомбод, чөдрийн, ганцхан, хонио холбоо гэх зангалаанууд орд юм байна. За тэгвэл дараагийн игнээ маань гоёл чимэглэлийн зангалаа ахын тийм ээ. Гоёл чимэглэлийн зангалаанд нь эрвээхээ, сампин, үлзий зэрэг зангалааг малгай болон дээл, хантаад гэх мэт хувцсанд хэрэглэж иржээ. Ахуйн болон гоёл чимэглэлийн чиглэлээр Монголын зангалаа маань өнөөдрийн хүртэл хөгжсөөр иржээ. Ингээ бүгдээрээ уяа зангалаа хоёрын ялгааны талаар ярилццгаая. За дараах хоёр зургийг ажиглая. Аль нь уяа, аль нь зангалаа юм болоо хүүхдүүдээ. За эхний зураг бол уяа ахна. Уяа нь бэхлэх, боох, чангалах, хүлэгт харуулах зорилтоор хэрэглэгддэг байна. Харин дараагийнх бол зангалаа. Уяа осрыг ахуйн болон гоёл чимэглэлийн зорилттойгоор тодорхой хэлбэр дүрс үүсгэн зангидахыг хэлдэг байна. За зангалааны тухай шинжлэх ухааны үндслэлтэй тодорхойлолтыг анх Германы эрдэмтэн, математикч, одоо орон судлаач Листинг зангалаа гэдэг бол окторгой дахь олон төрлийн морин шугамын огтлцлын бодлого юм гэж гаргаж ирсэн байдаг юм байна. За хэдүүлээ дараах багцшуудтай танилццгаая. Эрт сайтай суналт багтай утас. 2 дахь зураг утас тогтоох ойдлын хатгуур зүүх хайж 1000 м тэвнэ. 3 дахь нь утасны үзүүр төлөх асаагуур. 4-т нь чимэглэлийн зөвс буюу шүр сувс байна. За мэдээж хий хэдлийн схем зураг, хий хэдлээ хөдөлгөөнгүй тогтоох ширээний тавцан, мөн дэр. За эдгээрүүд ер нь юу юм болоо хүүхдүүдээ? Юунд ашиглагддаг багжууд юм бол? Мэдээж уран зангалаанд хэрэглэгдэх багж материалууд байх нэ. Эдгээр багжийг ашиглахдаа аюулгүй ажиллагааныхаа дүрмийг баримтлана шүү хүүхдүүдээ.
За уран зангилааны утсыг хөдөлгөөнгүй тогтоох аргуудтай танилцгаая. Нэгдүгээр зураг нь бидний сайн мэдэх хатгуур зүг байна, тийм ээ. Хатгуур зүг маань дэрэн дээр хатгаж тогтоосон байна. Дэрэн дээр хатгуур зүгээр тогтоох арга. Хоёрдугаар арга маань ямар зүгээр тогтоосон байна хүүхдүүд ээ? Сүлбээр зүгээр дэрэн дээр тогтоосон байна. За гурав дахь нь бол ширээний давцан дээр скотч болон наалтаар тогтоох арга. Дөрөвт нь бичгийн хавчаараар тогтоох арга. Эдгээр аргуудаар уран зангилааны утсыг хөдөлгөөнгүй тогтоодог юм байна. Ингээд бүгдээрээ уран зангилааны үндсэн төрлүүдтэй танилццгаая. Багш нь дээр нь төрлүүдийн нэрийг мөн доор нь схем зургуудыг оруулсан байна. За эхний зангилаа бол бэхлэгээ зангилаа хань. Хоёр дахь зураг бол мөрийн зангилаа. Ажиглаад хараарай. За багш нь гурав дахь зургийн нэрийг тавиаг байна, тийм ээ. За тэгвэл гурав дахь зургийг ажиглаад харъя. Ямар зангилаа ямарлаа, ямар аргаас сүлдсэн, ямар хэлбэр гарч ийн вэ? Энэ нь болохоор ташуу зангилаа байна. Дөрөв дэх зураг хавтгай зангилаа. Ийм схем тэмдэглэтэй байна. За тав дахь зураг бол зургийг ажиглаарай хүүхдүүдээ. Ямар хэлбэртэй, ямар нэртэй зангилаа гэж бодож байна та нар? Гинжин зангилаа байна. Гинжин хэлбэртэй байна, тийм ээ. За ингээд бүгдээрээ совсон урлын талаар судалцгаая. Гар урлын нэг төрөл бол шүр буюу совсон урлал юм. Хүмүүс эртнээс янз бүрийн чулуу, яс зэргийг хэлбэрт оруулж, нөхөлж, цоолж түүгээрээ гойж ирсэн байна. Совс гэдэг нь нийлэг буюу үйлдвэрийн аргаар гаргаж авсан гар урлалд зориулагдсан төрөл бүрийн хэлбэртэй, хэмжээтэй, нүхтэй, төрөл бүрийн материалаар хийгдсэн зүйлийг хэлдэг байна. За совсон урлалд хэрэглэгдэх багц хэрэгсэлтэй танилцъя. Сатүрхэн утас, тийм ээ. За мөн төрөл бүрийн шүр совс шигтгэе. Утасны үзүүртүүлэх хасаагуур юу хийх гэж байгаасаа шалтгаалаад ангирын тэмдэг зүйлд хийх гэж байгаа бол эсхий, зүү утас мөн эмэг зүйлд хийх гэж бол төмөр дэгээ бах гэх мэтчлэн зүйл. Мөн хийх идлийн маань схем зураг. Багш нь өмнө хэлжсэнээс мөн энэ багжуудтай ажиллахдаа аюулгүй ажиллагааныхаа дүрмийг баримтлана. Хүүхдүүдээ сувсаар хийсэн гоёл чимэглэлийг нэрлээрэй. Та нарт шүр сувсаар хийсэн ямар гоёл чимэглэл байдаг вэ? За ороосын зургуудын талаар бүгдээрээ ярилцъя. За эхний зурган дээр бугуйвч байна, тийм ээ. Бугуйвчийн маань шүр сувс мөн гинжтэй хослуулсан уран зангилаагаар хийсэн бугуйвч байна, тийм ээ. За хоёр дахь зураг. Хоёр дахь зураг бол эсхийн дээр цааш нь битүүлэх байдлаар шүр сувсаар ойсон ингирийн зөвлөлт байна. Үүний зурагтай адилхан ингирийн зөвлөлт байна, тийм ээ. За мөн эмэг зөвлөлтний зурагнууд байна, тийм ээ. Төмөр дэгээ гэх мэтчлэн зүйлийг ашиглаж эмэг хийсэн байна. За дараагийнх нь түлхүүрийн осор байна. Түлхүүрийн осрын маань бусдаас нь ямар ялгаатай байна хүүхдүүд ээ? Биштэй байна, тийм ээ. Бишт хийсэн байна. Бас шүрээр бас энэ биштэй юм хийж болдог байна. Мөн бидний сайн мэдэх шанхыг шүр сувсаар хийдэг, тийм ээ. За эндээс тэгвэл арай өөр нэг зураг оруулсан байна, тийм багш нь. За энэ нь юу юм бэ гэхээр сувсан урлалын схем тэмдэглэлийг оруулсан байна. За дараагийн хичээл дээр хэдүүлээ схем тэмдэглэлийн талаар илүү дэлгэрэнгүй үзнэ. Өнөөдрийн хичээлээр та нар юу мэдэж авсан бэ? Уран зангилаа ба сувсан урлалын төрөл ангиллал болоод уяа зангилааны ялгаа хэрэглэгдэх багцуудын талаар мэдэж авлаа. Мөн сувсан урлалын
төрлүүдийн талаар мэдж авлаа тийм ээ. За тэгвэл хүүхдүүдээ гэртээ сувсан урлал болоод уран зангалааг хооронд нь хослуулсан бүтээлийн анхны санаагаа гаргаарай хүүхдүүдээ.